Орчин багштай баярлалаа. Үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзье. Би түрүүчийн хичээл дээр үзэр үзэхтэй холбоотой харилцан яриа үзнэлээ. Харин өнөөдрийнхээ хичээлээр бид амралтаа хэрхэн өнгөрүүлэх болон аялал зугаалга төлөвлөхтэй холбоотой харилцан яриа үзэх болно. Бидний үзэх эхний өгүүлбэр бол даасан. Даасан буюу төлөвлөх гэсэн үгээр илэрсэн өгүүлбэр байна. Хамтдаа харъя. 你有什么打算? 你有什么打算? Чамд ямар төлөвлөгөө байна вэ? Эсвэл 你有打算吗? 你有打算吗? Чамд төлөвлөгөө байгаа юу гэж асууж болох нэ. Үүнд бид хариулахдаа 我打算先去海南岛旅行，再回家看爸爸妈妈。我打算先去海南岛旅行，再回家看爸爸妈妈。Би эхлээд Хайнан явж аялаад дараа нь ээж аав дээрээ очино гэж төлөвлөж байгаа. Мөн 我打算买辆自行车。我打算买辆自行车。Би ундаг дугуй аавна гэж төлөвлөж байгаа. 我打算去美国。我打算去美国。Би Америк явна гэж төлөвлөж байна. Хамтдаа дараагийн өгүүлбэрийг харъя. Амралтаараа хаашаа явах тухай асуухдаа 这次放假时你去哪儿呀? 这次放假时你去哪儿呀? Энэ удаагийн амралтаар чи хаашаа явах вэ? Харин хариулахдаа 我去蒙古。我去蒙古。Монгол руу явна. 我去鄂尔登特。我去鄂尔登特。Эрдэнэт явна гэх мэтээр хариулж болох нэ. Бидний үзэх дараагийн өгүүлбэр бол 对了，你买票了吗? 对了，你买票了吗? Нэрээ чи тасалбараа авсан уу? Энэ өгүүлбэрт орсон 对了гэдэг үг нь өгүүлбэрийн эхэнд орж гинэт ямар нэг зүйл санаж харилцагчаас өө тийм үү бас гэх мэт утгаар альва зүйлийг асуух лавлахад мөн анхааруулах эргэлзэх утга хэлтгэх үед хэрэглэнэ. Дахин нэг жишээ харъя. 对了，你爸爸的身体好吗? 对了，你爸爸的身体好吗? Нэрээ танаа аав чинь би сайн уу? 对了，昨天你为什么没跟我打个招呼? 对了，昨天你为什么没跟我打个招呼? Нэрээ өчтөр чи яагаад надтай мэдлээгүй юм бэ? Үүнд хариулахдаа 我买到了。我买到了。Би авчихсан. 爸爸的身体还好。爸爸的身体还好。Аавын би гайгүй. 我没认得出你。我没认得出你。Би чамайг таниагүй. Хариултуудаас харвал ийм асуултанд хариулахдаа 对了гэж автгүй юм байна. Одоо нэгэн харилцан яриаг сонсож сая үзсэн яриагаа баттгахъя. 快要放假了，你有什么打算？我打算去海南岛旅行，再去看爸爸妈妈。你去过海南岛吗？我去过一次，那时候也没有好好旅行过。下个放假时我再去海南岛。这次放假你去哪儿呀？我去北京玩几天，看个长城，吃个北京烤鸭回来。对了，你买票了吗？现在是正好是放假时，不买票就买不到了。我早就买了，不用担心。那好吧，买了就得了。好吧，下次再见吧。再见。再见。Харилцан яриагаа дахин нэг уншаад хамтдаа орчуулж үзье. 快要放假了，你有什么打算? Удахгүй амралт эхэллээ. Чамд ямар төлөвлөгөө байна вэ?
我打算去海南岛旅行，再回家看爸爸妈妈。你去过海南岛吗？ Би амралтаараа Хайнан руу аялаад дараа нь ээж аав дээрээ очно. Чи Хайнан явж байсан уу？去过一次，那时候我没有好好旅行过。下次放假时，我再去海南岛呀。Би нэг удаа очиж байсан. Тэр үед олигтой аялаагүй. Дараагийн амралтаар би Хайнан явна. 这次放假时你去哪儿呀？ Чи удаагийн амралтаар хаашаа явах вэ？ 我去北京玩几天，看个长城，吃个北京烤鸭回来。Би Бээжин явж зугаална. Очиж цагаан ирэм үзэж, Бээжин нуус идээд ирнэ. 对了，你买票了吗？现在正好是放假时，你赶快买票吧，不然买不到了。Нэрээ чи тасалбараа авсан уу? Одоо амралтын ид үе. Чи хурдан тасалбараа аваарай. Тэггүй бол авч чадахгүй болно шүү. 我早就买上了，不用担心。Би аль дээр авчихсан. Санаа зовлтгүй. 那好吧，买了就得了。За авсан бол болоо доо. 好吧，下次再见吧。再见. За тэгвэл дараа уулзъя. Баяртай. 再见. Баяртай. Харин одоо дасгал ажиллая. Доорх 3 өгүүлбэрийг сайтар уншаад тохирох үгийг нөхөөрэй. 快要放假了，你有什么？你买票了吗？现在放假时，你能买到车票吗？ Одоо бүгдээрээ хариултаа харцгаая. Тулгаад үзээрэй. 快要放假了，你有什么打算？对了，你买票了吗？现在正好是放假时，你能买到车票吗？ Үзэгчдээ өнөөдөр бид аялалтай холбоотой сэдвээр харилцаараа үзлээ. Үзсэн хичээлээ сайтад давтаж яриандаа хэрэглэж сураарай. Дараагийн хичээлээр бид айл зочирхтой холбоотой харилцан ярианы дасгал үзэх болно. Ингээд хятад хэлний дунд шатны хичээлийн түрээд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай үзэгчдээ. 再见.